За сайн байна уу? Сайхан хаварч чинь үү? Сайн байна уу? За яг бай. Хавар тэгээд болж ил байна. Тэгээд надаас хамааралгүй 5 сар болчлоо. Тий. Хүн төрөлхтнөөс ер нь хамааралгүйгээр явдаг Ер нь зүйлүүд бол олон энэ байна тий. цаг агаараа дэлхийн бөмбөрцгийн эргэх болвол одоо малчин монголчуудад биднэрт ер нь ямар ч хамаагүй шүү дээ. Үгүй 4 цагийн улиралтай бидэрт чи харин хамаатай юм биш үү? Бид нарт 4 цагийн улирал байхгүй шүү дээ. 4 цагийн Яагаад? улирал хаана байдгийг чи мэдэх үү? Мм. Урт талын хөрш хятад, хойд талын хөрш Орос хоёр талын дөрвөн улирал байдгийг. Яагаад? Одоо тэнд цэцэг ургацсан байгаа. Ургамал ургацсан байгаа. Чи Улаанбаатар түрээд шороо шуурж шээ. Гандангийн шороо энэ доошоо шуураад л байж шээ. Мм. Ямар хавар гэдгийг. Зөвхөн шүлгэнд л хавар байдаг шээ Монголд. Аяа. 100 ямар 100 байдгийг. Олигтой 100 болдгоо шээ бид нар чи. Орой тэгэл бөмбөд дэлээ өмсдөг шээ. Хөдөө явж байгаа л. Ямар нэг 100 байд. 100-ны яг нэг 2 сар нэг жоохон дулаахан байдаг шүү дээ бидэрт. Тэгэл бороо орно хүүтрээл тэгэл одоо 9 сарын нэг ажилд орно шүү дээ. Тэгээ Монгол дээрээс ганцхан л улирал байдаг шүү дээ. Өвөл гэсэн л улирал байдаг шүү дээ. 4 цагийн улиралтай энэ сайхан нүүдэлчдийг бий болгосон 5 шүү мал байгаагүй бол бид нэр одоо энэ 21-р зүүнтэй залгах байсан ч үгүй ч гэж ярьдаг. Энийг та тэгэхээр бид нар яагаад залгасныг мэдэх үү? Яагаад залгасныг мэдэх үү? За 1949 онд Сталин, Мао Цзэдун хоёр энэ Монгол улсыг байгуулахаар тогтоол гаргасан. 49 онд. Тэгээд хаагаад тэгээд Бурятаас энэгээр явж ирсэн бурятууд эндээ үлдээд Бурятаар тэнд явсан эндхийн нүүдэлчд Бурятаа үлдээд Уйгурчин казакууд энэгээр тэнд явж байгаад эндээ үлдээд тэрүүгээр тэнжээсэн цаанаа үлдээд өөр монголчууд энэгээр тэнд явж байгаад энд үлдээд тэрүүгээр тэнд явж ирсэнүүд нь тэндээ үлдээд зүүн талаар манжууд энэгээр тэнд явж байгаад эндээ үлдээд тэнүүгээр тэнд явцсан хүмүүс манжид үлдээд ингээл Монгол улсны хэлийг хаасан. За ингээд социализм эхэлсэн. Тэгээд өнөөдөр 90 онд нөгөө нэг тийм үү? Бурятууд руу очиж хамаатангуудтайгаа уулзаад казак уйгурч явж хамаатангуудтай уулзаад өөрөн монголууд тийшээ явж хамаатангуудтайгаа наашаа ирж уулзаад манж баргуу тентгийнхэн ирж уулзаад тийм үү? Ийм л болсон шүү дээ. Бид нар ерөөсөө тийм үү? Зөвлөлт холбоод улс хятад хоёрын бүтээгдэхүүн. Монгол улс тэрүүгээр ямар ч боломжгүй чадахгүй. Бид нар өөрөө хуваарай тусгаар тогтноод өөрөөгөө бие дагаад амьдрах ямар ч чадвар байхгүй. Чадваргүй гэдгийг тэгээд та олон үндсээр л үндэслэж хэлэх байх. За нэг нь энэ өөр үндэслэл. Нэгдүгээр бид нар өхөр тэргээр л явна. Оросууд бидэнд бензин хямдхан өгөхгүй бол бид нар өхөр тэргээр явна. Дэлхийн ямар ч орн бид нар лөө онгоцоор бензин авчирж өгч чадахгүй. Үнийн дийлэгчгүй. Оросын бензинээр уул уурхай ажиллаж байна. Портер ороо хоноо хариулж байна. Тий. Одоо бид нар зүгээр үннийг л ярий. Планыг нүүдэлтэн ард мөн эртний дүүхтэй өвгөд мөвгөд хаад маад гэсэн тэр нэг худал үлгэрүүдээс одоо салах хэрэгтэй. Бодит байдлыг нүдээр харал та энэ чинь. Тий. Энэ одоо шатхууны энэ одоо хэн байдгийг Петраус гэдэг юм уу, Тейсэн байдаг юм одоо энэ байдгийг МТV бүгдээрээ л Оросоос бензин авчираад арт түмэндээ үн хэрэгэл зарж байгаа шүү дээ. Арт түмэндээ хогийн үрс үгэж Улаанбаатар хотыг утаагаар дарчгаад өөрснөө болохоор сайн үрсээр урагшаага 5 толгой урагшаага хятад руу зарчж байгаа шүү дээ. Хамаг сайн үрсээр урагшаал гаргаж байгаа шүү дээ. Чи өвөл ирээд энэ хотод энэ сонгоо хайрхан дүүргээр алхаад үзэлтэй нэг сард. Энэ одоо нэг худлаа Монголын түүх нүүдэлчин гэж тийм байхгүй. Монгол улсад нэг ч хэрэг нүүдэлчин байхгүй. Бүгдээрээ хоноо зараад сууж байгаа. 8 чунгууд малын 8 хийж байгаа. Чи 101 ганц хонь авах гэдэг нэг малчин дээр очил л доо. Бөө юм болно ганц хонь зарах гэж. Бидний бодит байдлаа одоо нэг үннээ бодит байдлаа ярих цаг болцсон байхгүй юу? Харин тийм ээ бодит байдал өв уламжлал ямар түүх бидэрт ямар ч түүх байхгүй. Биднэрт 1921 онд л түүх эхэлсэн. Анх удаага нэг эмнэлэгтэй боллоо. Анх удаага нэг 10 жилийн сургуультай боллоо. Анх удаага галтгооны өрөөнд суугаад хоол идлээ шүү дээ. Анх удаага орон дээр унтлаа шүү дээ. Чи газараа ханардаг л арт юм байлаа шүү дээ. Зулаад л унтдаг эсгий дээлээ нөмрөл. Тэр дөрвөн улирал чинь Оросын шүлгүүдтэй дөрвөн улирал байдیں۔ Тэгээ манай нөгөө төвлөлтөд сурсан
зохиолч чинь Орос шүлгийг Монгол руу буулгаад Монголдо 4 улирал байна гэдэг. Хүчээр бид нар 4 улирал тулгаад байгаа байхгүй юу? Ингээд яхаар хоёлаа яг цуурч ороод их хэл гэдэг сэдв рүү орчин л та. Тэгэхээр одоо өдийгөөс төдий хүртэл 100 өвлөгдөж ирсэн тэр зүйлийг та ингэж хэлснээрээ үгүйсгээд байна уу? Эсвэл уламжлал байхгүйгээр бид нар тэгээд одоо яаж цаашаагаа явах вэ? Уламжлал гэдэг чинь мачны уламжлал. Мачны уламжлал гэдэг чинь энэ их эрсдэс хатуу цаг агаарт яаж амьд үлдсэн тэр чинь л уламжлал. Өнөөдөр бид нар Улаанбаатар хотод Оросуудын барьсан захилгаан станцын захилгаанаар тийм үү компьютер хамаг техникийг ажилуулчаад ямар уламжлал хэрэгтэй гэдэг юм. Техник технологийн уламжлал бидэнд одоо хэрэгтэй шүү дээ. Мэдлэг боловсрол хэрэгтэй шүү дээ. Малчны тэр уламжлал одоо хүчингүй шүү дээ. Ямар энд Улаанбаатар хотод ямар мал хариулах гэж сууж байгаа юм. Чи орчин үеийн амьдралаар амьдрмаар байна шүү дээ. Энэ нэг балай соёл моёл тэр уламжлалаа одоо хоош нь тавих хэрэгтэй байна шүү дээ. Дандаа эртний юм ярина. Одоо тэгвэл таныхаа эртний үндэсний өмсгөл гэж ярина. Хаа байна тэргүй. Эртний өмсгөл дээл манай Монголд хаа байна чи хятадын торгоор дээл хийж өмсчихэд юу яриад байгаа юм бэ? Тэгээ хөгжил гэдэг чинь өөрөө ингээд тасралтгүй хөгжил хажуудаа байгаа улс орнууд буюу 5-5-ээс хоорондоо ингэж бие биенээ нөхөж ингэж хөгжиж байдаг зүйл биш юм. Хөгжиж байж л тэр чинь юу гэж нэрлэж штэ. Уламжлал гэж нэрлэж штэ. Уламжлал чинь хөгжлийн уламжлал болохоос биш. Хоошоогоо татсан худлаа үлгээр ярих биш штэ. Тэр нэгэн тогтсон уламжлал штэ. Уламжлалаар одоо чи тэр юунд мэдж байгаа штэ. Европт одоо хин эртээр үеийн хачин балаа юм яриа сууж байна. Бүгдээрээ л мэдлэг боловсрол ярьж байгаа штэ. Технологи ярьдаг, мэдлэг боловсрол. Тэгээд монголчууд ч одоо тэгээд тийм ярихгүй штэ. Тэгээд гадаадад байгаанууд нь хүрээд ирэхээр энд байгаануудаа хөөргөөд нүүлж артам Монгол артам. Одоо энэ 100 жуулчингууд хурж ирнэ. Одоо Монголыг валлна шүү дээ. Улаанбаатар хот хогийн хот болно шүү дээ. Нөгөө баарнууд нь дүүрнэ, шөнийн баарнууд нь дүүрнэ, караокенууд нь дүүрнэ. Нөгөө цэцэг цэврүү шиг октоодыг чинь гадаадын залуучууд ирээд аваад явчих шүү дээ. Яа. Үнэн шүү дээ. Эмгэнэл байна тийм ээ хамгийн том. Үгүй эмгэнэл ч биш. Ерөөсөө бид нар байж байгаа л юм байхгүй. Зүгээр үннээ л яри. Энд одоо эмгэнэл гэдэг юм уу, аз жаргал гэдэг юм уу, сайн муухай ярих ямарч боломжгүй. Бидээс дөнгөж эсгээрээс гарч ирсэн биднийг цагаан даван дээр унтдаг болголоо шүү дээ Оросууд. Орон дээрээ цагаан даваад ирсэд унтдаг болгох юу вэ? Одоо харин нэг ийм хандлага яваад байгаа юм. Бүдүүлэг харанхуй соёлгүй байсан гэд байх юм. Гэтэл бол соёлтой, оюун санааны өндөр төвшөнтэй түүнийгээ хадгалсаар байгаад 21-р зуунд ирсэн гэдгийг та нэг талаараа эрс няцаагаад байна шүү дээ. Хаана вэ? Баримт чи хаа байна? Одоо тэр археологоор гарч ирж байгаа, палеонтологоор гарч ирж байгаа тэр уул мөрүүд энтрээс соёлын элементүүдээс нь задлж харж болох уу? Чи тэндээс юу гарч ирж байгаа мэдэх үү? Ямар бичгтэй, ямар хэлээр юм гарч ирж байгаа мэдэх үү? Уугар бичгийн өв соёл буюу руди брахми энтер гих мэтчлээ ингээд Тэгвэл биш. Тэгвэл чи өдөр Азийн түүх ярина. Төв Азийн түүх ярина. Тий. Хэрвээ Төв Азийн түүх ярих юм бол шал өөр сэдв рүү орж ирнэ. Тэгнь. Яагаад би одоо Германы энд одоо байх та нар одоо миний номыг уншсан юм уу? Та нар шивэдэд одоо байдаг монголчуудыг ном зам уншдаг юм уу? Одоо юу юм? Уншилгүй яах. Миний философи номнууд байгаа. Та нар гээд уншаач. Харин тий уншиж байгаа. Монгол Герман хэлнээс философи номыг яаж орчуулдгийг. Тэгээд та нар мэдгүй шүү дээ. Тэгэхээр худлаа хогийн нэрнчингээ яриад л социализмын үед нэг жоохон Оросд сурсан нэг олигтойч боловсралтай болоогүй нөхдүүдтэй нэг төрийн шагнал өгөөл тэгэл тэрийгэ мундаг гिचдэг байхгүй. Улаанбаатараар дүүрэн төрийн шагналтан. Улаанбаатараар дүүрэн гавьяатангууд. Тэг юу хийсэн? Улаанбаатараар дүүрэн ардын багш, улсын баатар. Тэг юу хийсэн? Утлаар нь сая Орос өчигдөр Оросын тэр ялтын баяр болж байна. Гайхамшигтай байна шүү дээ. Харин тийм ээ. Тэрийг бас Тэдрийг ямар байж яхад Оросууд туслалаа. Ямар байхад тэр бид нар соёлтой байсан инээ тэрийгээ гэвэл Төв Азийн түүх төр чинь. Бидний түүх биш. Ийм хүүтэн, ийм цаг агаартай газар соёл үүсэх ямарч боломжгүй. Яаж гадны торгоор эртний өмсгөл гэдэг нэг юм оёод шүү дээ. Тэгээ дуу хөгжмийн сонсохоор торгоны замын юм явж шүү дээ. Энд ч үгүй торгоны замаас л хамаг соёлоо авсан байж шүү дээ. Бидний энэ дотроос яаж гарах юм? Чи 11 сараас 5 сар хүртэл тийм үү малтайгаа зурлчаад ямар соёл бүтээх гээд байгаа.
За Төв тэгвэл Аз л ярина. Төв аха Аз Төв л ярина. Аз. Соёл ярина, Төв Аз ярина. За би яагаад энэ герман хэл дээр энэ Германы Хайдегерийн энэ байх ба хугацаа гэж номыг орчуулсан герман хэлнээс. За яагаад монгол хэл ийм сайн байсан? Яг бол монгол хэлний 50% нь Төв Азийн үгнүүд байсан. 30% нь манж үгнүүд. 20% нь одоо төвөд санскрит. Тийм учраас бид нар бол ийм л холимог ардууд. Цэвэр монгол хэл байхгүй. Цэвэр монгол хүн ч байхгүй. Хутлаа ярих одоо болох хэрэгтэй. Нөгөө Орос хэлний имийг авч холилдуулж, шүлэг бичиж, холилдуулж, ном бичиж, холилдуулж, дээл ойчход, хувцас ойчход, холилдуулж, морин хурд арчаад. Тэгээ яг энэ ч нөгөө гол нь жуулчтал биднийг баллаад байгаа байхгүй юу? Жуулчид чинь үрж ирээд одоо нүүдэлчин артан энэ та нараа соёл гэл ингээд хөөрөгчдөг. Өдөрөнд нэг соёлтой айхтар түүхтэй болох гээд ингээд худлаа юм зохиогоод идэг. Соёл мөр дүүмүү. Тэгээд энэ одоо болох хэрэгтэй шүү. Би мэдчихэж шүү. Тэгэхээр одоо ном уншсан шүү. Яг үнэ та маш ном уншаагүй хүн л ингээд тийм үү? Ярьслах хийгээд идэг биш. Яг үнэ. Өчигдөр би одоо хаана байсан? Өчигдөр би хаана ярьслах гэсэн. Би одоо бүтэн 7 хоног өдөр болго ярьслах гэж байна. Яг тэгж байгаа. Улаанбаатарын чинь гинт ухаан орсон юм шиг. Одоо надтай ярьслах хийдэг юм юутай болчихсон. Мод гаргасан. Та бол яах арга байхгүй өөрийгөө нөгөө философч хүн чинь ер нь арт түмний буюу тэр паблик гэдэг рүүгээ хандчээж соён гэгэрүүлэх гэж хэлэх үү тэр хүнд нөгөө сэтгэлд нь гэгээ тусахдаг юм шиг байгаа. Тэгэхээр хоёулаа танилцуулахгүйгээр шууд л яриагаад танилцуулаагаа таныг бүх хүн мэдж байгаа. Монголын арт түмний философчийг ер нь монголчлуул та цэцэн гэж хэлэх нь ер нь дөхөх юм байна гэсэн. Тэгэхээр цэцэн молор цэцэн гэж хэлэхэд арай дөхөн цэцэн гэдэг үг таарч байгаа. Мэргэн гэдэг үг бас таарч байгаа. Тий, мэргэн цэцэн гэж хэлсэн. Цэцэн гэдэг нь болохоор юу гэсэн утгатай үг вэ? Яг сэцэн гэсэн үг л дээ, сэцэн. Сэцэн. Төв Азийн үг байхгүй юу? Сэцэн. Тэгээд бид нар кирилл үсэг рүү ороод Ц үсгийг хэлээд байгаа байхгүй юу? Ц үсэг чинь бидний үсэг биш байхгүй юу? Тэгэж бас нэг харагдчихсан. Сэцэн байхгүй юу? Сэцэн. Тий, сэцэн. Сэцэн мэргэн гэж тэгвэл философиг монголоор яг онцлог байна. Ерөнхийдөө монгол хэлээр бол яг болно. Одоо философи гэдэг чинь грек үг шүү дээ. Тийм, грек үг. Грек үг. Тэгэхээр тэр гректэй л философч байхгүй юу? Сэсэн гэдэг чинь яг бидний одоо Төв Азийн арт түмний 49 оноос өмнө чинь ийм айхтар хэл мэл байсангүй шүү дээ. Ийм тогтсон хэл байгаагүй. Яг ерөнхийдөө тохирчгсан тохиргоол байсан. Яг хэл дээр бол зэрэг очиж зогсоогүй байсан. Ерөнхийдөө газрын зураг дээр нэг тохирцсон байсан. За энэ нуурнаас цааш танах, энэ уулнаас нааш манайхч гэдэг юм уу? Тий, ерөнхийдөө нэг тийм тохироо байсан. Тэрийг бол мартчихлахгүй. 49 оноос хойш яг хэл дээр ингээд зэрэг зогссон. Адуу оруулахгүй гаргахгүй. Тэгэхээр Монгол улс чинь хөнгөө болчих гээд байсан. Ийм хачин цаг агаартай хүйтэн газраас чинь өөр Монголыг зүхтаах гээд, уугар Шинжааныг зүхтаах гээд, Бурятууд хоошгоо зүхтаах гээд байсан. Тэгэхээр хэл хаажгаад энд нь тогтоосон байхгүй. Тэгжээ социалист Монгол орныг байгуулсан. Тэг бол бүгдээрээ эндээс зүхтаах байсан. Хэн ч энд үлдэхгүй. Одоо ч хүн үлдээгүй. Улаанбаатарт бүгдээрээ л гадаад явцсан биш шүү дээ. Харин тийм ээ. Яагаад гадаад явчих? Яг бол энд амьдрч чадахгүй биш шүү дээ. Энэ хүүтэн чинь үйл чинь хамаг мөнгө өрдөг шүү дээ. Заавал нэг өвлийн гутал аавна, заавал нэг өвлийн гүрчиг аавна. Яг бол нэг өмссөн гүрчиг, нэг өмссөн гутал чинь элчээ алдчихдаг. Элчээ алдчихна. Заавал нэг ноолуурын цамц дотороо өмсөхгүй болохгүй. Тийм одоо хөлрөөч ч гэсэн өмсөд явахгүй болохгүй. Улаанбаатар ч би одоо тийм үү сүүлийн 10 хэдэн жил одоо хичнээн ноолуурын цамц өмсөж хөлрөө. Одоо та 10 хэдэн жил одоо цамцгийн цаалт өмслөө. Жохон дасч гин үү? Хизээш дасахгүй шүү дээ. Яг өөрөөр хүчтэйгээ болохоос биш. Яаж дасах юм? Дасна гэдэг чинь ер нь жоохон тэнэг үг шүү дээ. Тэгэхээр одоо бууж өгнө гэсэн үг байхгүй юу? Зогцох дасах хоёрын ялгаа нь юу вэ? Зогцох бол харин зүгээр. Зогцуулах. Дасах чинь бууж өгнө гэсэн үг байхгүй юу? Одоо нэг доглонгийн газар доглон, сохрын газар сохрын муухай үг байхгүй юу? Наадах чи их аюултай үг шүү, тий. Бууж өгж байгаа байхгүй юу? Би сохрын газар догор бодохгүй.
болохгүй болмооргүй байна яг. Бэлтгэлгээд авах нь. Яг нэрээ наадах чи хамгийн чухал байгаа. Та нөгөө нэг үгийнхаа сангаас мундаг гэдэг үгийг хасах хэрэгтэй. Би өөрийнхөө үгийн сангаас хассан гэжсэн. Гэх мэтчлэн таны үгийн сангаас хасагдсан үгнүүд олон байгаа. Түүний нэг нь саяны тэгээд сэсэн гэдэг чинь ерөнхийдөө байна шүү дээ. Сэсэн гэдэг чинь маш их амьдралын туршлагатай юм үзэж нүд тайлсан хүний үгсийг л сэсэн үгс гэж байгаа байхгүй юу? Маргахын аргагүй. Яг үнэ маргахын аргагүй. Тийм сэсэн үгнүүд хэлж шүү дээ. Одоо энэ миний энэ хойно байгаа тийм үү? Хөргөд. Заратустра, Иран, Будда, Кунз, Плато, Маркс энэ хүмүүс дэлхийдээр сэсэн хүмүүс байсан. Маргахын аргагүй. Та сая дэлхий дээр гэж хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр дэлхий дээр байгаа одоо мэрэгэн гэдэг үг рүү оръё. Мэрэгэн гэдэг үг чинь болохоор ер нь юмыг яг онож хэлдэг. Оноод. Онож нэр өгдөг. Яг мэрэгэн. Тэгээс нөгөө нэг тийм үү ном сумаар хараад онж байгаа юм шиг яг онож хэлдэг. Яг тэр онож хэлж байгаа хүн чинь тэгэхээр маш их бодно гэсэн үг шүү дээ. Бодоод тунгаагаад эргцүүлээд тэгээд хэлдэг байгаа. Тэгэхээр та Германд сураад Европын боловсрал за таны бага нас чинь бол социализм гэж хэлэгддэг тэр сайхан одоо сайхан цаг үед өсөж хорноод социализмын хүүхэд нас бол тийм атаархмаар сайхан нас. Одоо хүүхэд нас биш. Тэг хүн чинь өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг минийх одоо сайхан байсан даа гэж энэ тухай хүмүүс бидний насан дээр ярих бах та. Үгүй шүү дээ. Тэгээс яг бол чи ямар хүүхэд нас байгаа? Колагыг битүү элсэн чихээр амруугаа цутгаж байна. Гэрээсээ гарахгүй байна. Өдөржин компьютерийн ард. Зогсоо зайгүй гар утас. Хэдийд нь тийм үү гадаа хөлбөмбөг тоглох юм. Хэдийд нь гадуур алхах юм. Хэдийд нь гадуур явж байгаа шин найз нөхдөдтэй болох юм. Танихгүй хүнтэй таньдаг болох юм. Хэдийд нь хэдийд нь автобусаар явах гээд байгаа. Хүүхдүүд. Сургууль руугаа хизээ автобусаар явдаг болох юм. Танаа наад шивэд чинь бол сургууль руугаа ямар ч асуудалгүй явчихж байгаа. Энэ бол унаа бол үнэхээр сайн. Нэгдүгээр сургуулийн өмнө чи машинууд битүү зогсдог хүүхдүүд авах гэдэг. Өглөө нэгдүгээр сургуулийн өмнө хүүхдүүдэд сургуульд нь хөгжиж ингээд битүү машин. Яг л одоо засгийн газрын ордны гадаахтай адилхан. Битүү машин. Тий. Одоо тэгэхээр яах вэ? Сэцэн Монгол хүн тийм эдгээр цэвэр ариун одоо юу байдгийг тэр байгалаараа амьдэрдэг одоо бүх худлаа ямаараас одоо салт гэдэг. Одоо энэ 100 бүгдээрээ голын ирэг дээр юу болох гэж мэдэж байна. Аригтна. Ариг уучгаа дараа нь шилээ хагална. Хүүхэд тэр голын ирэгээр явж байгаад гэдэг шилээ хагалчихсан. Ариг нь шилээ хагалчихсан. Нөгөө хараа шилээ. Хараа шилж одоо ямар компани хөлөө? Тэгээ хүүхэд гимтэн штэ тэр чинь хөл нөцгөн гүйж байгаад. Мань тэгээ яаж хүн нэг нэгэндээ ийм ухаа дайсан байна уу? Яаж ямар сургууль хүмүүжил, ямар төр, ямар боловсрол ийм муухай нэг нэгэндээ дайсан. Та одоо би танаас нэг асуулт асуух уу? Тэгвэл та дэлхий гэж ярихад байлээ. Яг хөрсөн дээрээ буугаад 3,500,000 Монгол гэж нэрлэж байгаа эдгээр ард түмэнд төр хүн хэр зэрэг вэ? Монгол гэж нэрлэхгүйс Монгол улс. Бид нар байсан хоёр юмыг ялгах хэрэгтэй. Монгол гэж нэг үг яваад байгаа ойлголт. Үлгэр, домог хаана байсныг мэдэхгүй. Хайгаач олохгүй. Яг тэр монголчууд хаана байсан амьдарч байсан газараа балгас юу ч алга. Тэр Монголыг чи өдөр хайгаад олохгүй. Үлгэрийн Монголыг. Тэр эрдний Монгол, тэр одоо эцэг үгдийн Монгол, тэр одоо хаан Монгол олохгүй ч гэдэг. Оюун санааны хувьд нөгөө талдаа бол Монгол гэдэг улс байгаа. За тийм Монгол гэдэг улс. Энэ бол бодит Монгол улс. Тэгэхээр чи өдөр энэ бодит Монгол улсын тухай ярих хэрэгтэй. Тэр үлгэрээ бол яриад хэрэггүй. За тэгвэл хоёлаа бодит Монгол улсын тухай ярихад та Монголдо яриад 10 гаруй жил болчлаа. Тэгээд өөрийнхөө үндсэн ажил болох нийгэм рүүгээ ороод болохгүй. 17 8 жил болж байна. Бараг 20 жил болох чинь тий. Ингээд 10 жил боллоо. Тийм байна. 17 8 жил 20 жил явж хахад та яг үндсэн ажлаа хийгээл яваад байгаа. Энэ дундаас та яг хүн олов уу? Хүн гэдэг чинь маш их эрхэм дээд зүйлүүдийг цуглуулж авч хүн болдг юм а гэд та нэгэн дээгнийхээ яриан дээр тэгжсэн. Бид нар тэгвэл яаж хүн болох юм бол өрднөхаа?
Одоо бид нар тэгээ хүн болцсон гэж бодоод ингээд 30 40 20 50 60 70 80 наслаад байгаа юм биш үү? Монгол оронд хүн болсон хүн байхгүй, хүн болох боломжгүй. Одоо тэгвэл бидний боловсролын систем, бидний сургууль хүмүүжил, бидний ингэ ярьж байгаа яриа, хэрэгжилж байгаа үс бүгд хүн болоход саад болдог. Ээж хүн болоход саад болно. Аав хүн болоход саад болно. Найз хүн болоход саад болно. Өвөө саад болно. Эмээ саад болно. Төр саад болно. Багш саад болно. Лам саад болно. Бүгдээрээ саад болно. Тэгвэл одоо наад саад болоод байгаа юм яаж илтж гарч ирэх вэ? Би тэгвэл хүн болмоор байна шүү дээ. Саад болдгоо хүмүүсийн дэргэд байгаа байхгүй юу? Дэмждэг, тусалдаг, ёс суртахуунтай, хүмүүжилтэй, мөнгөнд шундаггүй, хийж бүтээсэндээ кайф авдаг. Тийм хүмүүсийн таамаг байна. Бид нар энд бол тойрол гайнууд. Гайн дунд л байна шүү дээ. Тэгэхээр наад чинь боловсролтой холбоотой болоод явчин те боловсролнохоо. Тэгэхээр одоо хэдүүлээ энэс яаж гарах вэ? Одоо тэгээд би хэлээд байгаа шүү дээ. Өдөр болгоно хэлж байгаа шүү дээ. Ярьсан болгон дээр. Бид нар 0 цагаас эхлэхгүй болохгүй. Харин тэгсэн та тэгж уржигдрын цаад өдөр ТV-с дээр бас нэг ярьсан гэсэн. Saturday night гэдэг. Тэгвэл барууны нэртэй юм байна. Зөө. Тэгээд тэрэн дээр ингээ та ингээд яриад 0-оос эхлэх хэвээр. Бид нар тэг цэг дээр ирчихсэн. Ухамсарын хувьд ч тэр бүх зүйлийн хувьд гэж үзэж байна та. Бүгд. Тэгэхээр одоо өнгөрсөн цагаа одсон чи өөрөө ирэхгүй бүр ингээд гасламаар санагдчихлаа. Тэгээд тэр хооронд бид нар юу хийж байсан бэ? Тийм үү? Эрэхтэй хөвгүүн нь октоудаа олигтойхон би чамд хайртай гэж хэлж чадахгүй. Хайр гэж мэдэхгүй. Хайр гэж юу юм гэхэд хинч мэдэхгүй. Хайр гэдэг үг Монголд ерөөсөй байхгүй. Хайр чинь уулаасаа мөнхийн сэдв гэлдэгдэж штэ. Тэгээд тэрийг одоо орчин мэдгүй. Таныхаар тэгвэл хайр гэж асуухаар та яг философт бол хайр гэж юу юм болорнахаа гэвэл та юу гэж хариулах? Гэхдээ хайр гэдэг бол яг гурван том хайр байгаа шүү дээ. Тийм үү? Нэг нь бол одоо гадын хайр, бурхны хайр. Бурхны хайр. Тий, сая одоо Habemus Papam гэх тийм үү? Италийн Ромд Кристийн шашныхан одоо Папа автаа боллоо шүү дээ. Аав гэдэг чинь төвдийн төвд үг байхгүй, лам багш гэсэн үг байхгүй. Аав гэдэг үг чинь. Зүг байхгүй юу? Папа бид нар аав гэдэг чинь лам багшийг аав гэдэг үг байхгүй юу? Төвдүүд. Абуу гэдэг нь ах байхгүй юу? Ажаа гэдэг нь эгч байхгүй юу? Төвдөр. Бид нар чинь бас төвд үг хэрэглэдэг байхгүй юу? За тэгээд юу байхгүй юу? Хоёр дахь хайр нь. Эхнийх нь хоёр дахь нь бол мэдээж одоо эхийн хайр. Одоо яах чаргагүй. Гэхдээ нэг эхийн хайр бол бас тийм сүрхий хайр биш. Жохо эгоист хайр. За магад. Тий, зөвхөн л одоо өөрийнхөө хүүхдийг л тийм үү? Амьдралд л одоо хүргэж өгөх гэсэн. Хоолож ундлаад. Тэр чинь ихэр амтан болгонд байдаг хайр болоод жижиг зовлонтой хайр. Эхийн хайр бол зовлонтой. За бас нэг янда гэсэн хайр. Энэ одоо янда. Яаж юм даа. Зовлонтой хайр, нэг сайхан хайр биш. Хайр бол. Тий. Бөөн зовлон. За нөгөөх нь болохоор бол бурхны Godын хайр бол өгөөмөр хайр. Бүгдийг хайрладаг. Ялгахгүй. Ээжийн хайр бол ялгана. Миний хүүхэд, хүний хүүхэд яв цаашаа. Зарим сүрхий одоо боловсролтой, ёс суртахуунтай эхчүүд бол үний хөвгтөгч бас хайрлаа. Харин тийм. Миний хөвгтч дэлхий, бусдын хөвгтч дэлхийд гэж боддог. Тий, би ч гэсэн тэгж хэлдэг шүү дээ. Тий. Энэ бүх хөвгтүүд миний хөвгтөл гэж би хэлдэг шүү дээ. Яг тийм. Тэгж амьдрах хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ, яг тийм. Тий. За. Гурав дахь нь болохоор гурав дахь хайр бол одоо тосуудын хайр, янагийн хайр. Дурлалын хайр. Янаг дурлалын хайр төлөвлөгтнийг олон болгоод байгаа шүү дээ. Тий, чи яг хэлхээс өмнө хэлчихлээ. Дурлал чинь заавал секстэй холбогдож явна. Сексээр баталгааж гэж явна. Ариун байх ёстой шүү дээ тэр маань. Дурлалын баталгаа. Сексгүй бол дурлал зогсно. Зогсчихно. Тэгээ ийш тийшээ ингээд өлигээд эхэлнэ. Ийш тийшээ өлихгүй би бидээсээ мэдхий. Тэгээд өлн нүтлээд
Тэ нүдэнд нь усгүйгээр эхэлнэ. Тий. Тэгээд нүдэнд нь ус гөөхгүй байхын тулд дурлал хайр секс гэдэг эдгээр зүйлсээс хүн төрлөختөө олшраад та бүхэн яриад байгаа сэцэн мэргэн ухамсартай оюун санааны одоо зөв бодолтой тийм хүмүүс олон байж иж Монгол улс маань сайхан болох гээд байна өнөө цагийн. Тэгэхээр одооны 21-р зууны хүүхдүүдэд та маань тэгвэл одоо за хүн болцгоё бүгдөө 0-ээс эхлэгээд залуучууд энэ зүйлийг маш хурдан тусгаж авах байх. Яагаад гэвэл арай сэргэг цоо шинэ элдв юмар ингээд тархинд булагдаагүй байгаа учраас та залуучуудтай уулзаад явж байхад тийм сэтгэл сэргэмээр сайхан шин зүйлүүд байна уу? Би одоо яг хэн гэж хүнтэй одоо үгээр тулалдаад байна. Та их сайхан асуулт баярлалаа. Намайг ядамсрын гэж одоо ирэх гэдэг. Дүүн одоогоор Шведэд гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэгээд ажлынхаа хажуугаар гүмөр нэртэй зүүмээр хөөрөлтөө хийдгийг. Одоогоор нэг 100 гаруй хүнтэй ярьсан. Тэгээд яриад хөөрөлдөөд тухайн хүнийхээ би бол чамтай хөөрөлдөөгүй шүү дээ. Тий, оюутан өнөөдөр хөөрөлдөөгүй. Би бол хөөрөлдөхгүй шүү дээ. Надтай хөөрөлдөх боломжгүй. Харин тий, тэрийг хоёлаа эхлээд мэдээд тэгээд мэдсэн. Энд чи ямар юмныхаа хавар байдгийг ингээл эхэлсэн. Энд нэрэ хавар гэснээс сайхан хавар болж байгаа. Нар бороо тэгэл бүх зүйл сайхан тэгшрээд. Харин тий. Зүйл гэдэг үгнээс одоо цаашид салах хэрэгтэй. Та харин дээр наадха юугаа зүйл гэдэг бүх юм зүйл биш шүү дээ. Бүх юм зүйл биш. Хайр гэдэг зүйл гэдэг аах үгүй шүү дээ. Хайр гэдэг ойлголт. Хайр гэдэг онол. Хайр гэдэг амьдралын туршлага. Тэгж л ярих хэрэгтэй шүү. Яг үнэ. Юу зүйл байгаа юм бэ? Нэг л их монголоор дүүрэн зүйл. Оршуулах уу, орчуулгыг оршуулах уу, олшруулах уу, цааш нь түгээх үү гэдэг дээр та эхлэлний тухай асар их хүндсэн байсан. Тэгэхээр одоо хүнийг хүмүүжүүлэх гэх үү, зөв хүн болгоно гэх үү, оюун санаа нь ингээд юм боддог хүн болгохын тулд бид нар яа гарга байхгүй үгээ хэрэглэх болчиход байгаа. Үүн дээрээс ингээд харин тий үгнээс эхэлнэ. Тэгэхээр одоо яах вэ? Үгийг буруу хэрэглэж जैन. Буруу газар, буруу үйл явдал, буруу хандлага, буруу харьцаанд, буруу үгээр нэрлэж байна. Үг гэдэг чинь нэг имийг нэрлсэн нэрлэгээ байхгүй. Жишээ нь хайр. Сандал гэдэг үг энэ сандлыг нэрлсэн нэр. Дэлхийн хэдэн зуун сая сандлыг ганцхан сандал гэдгээр л сандал гэдгээр л мэднэ да. Тэгвэл хайр гэх юм уу? Ухамсар гэх юм уу? Ёс суртахуун гэх юм уу? Сургууль хүмүүжил гэх юм уу? Боловсрол гэх юм уу? Энэ бүгдийг энэ гэж заах боломжгүй. Яг бол тэр бүгд энэ дотор явна. Да, яг. Тэгэхээр тэрийг ойлгож хүлээн авахд энэ ухаан хөгжсөн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Тэр бэлтгэгдсэн байх үйл ажиллагаа чинь нөгөө түрүүний битээрээ ярьсан дурлал гэдэг усан нод гүөх гээд байхгүй яг ийм тодорхой тогтвортой хоёр хүнээс үүсэж байгаа гидсэнд үүсэж байгаагаас эхлээд ерөөсөө гарч ирсээс хойш бүх асуудал яригдах гээд байгаа. Тэр яг ээжээс л эхэлнэ. Ээжээс л эхэлнэ. Тий, одоо эхлэл гэсэн үгнээс явж байгаа шүү дээ. Тий, одоо ээжээс л эхэлнэ. За тэгээд ээж эхлэлийг тавьж өгвөл одоо тэгээд аз яг үнэ. тавьж өгөхгүй болвол одоо нөгөө из. Ингээд яхаар эхлэлийг тавьж өгөх их бэлтгэдэг юу байдаг? Наадах чинь бүр.Ексилээ дур хөдлөлөө, тачаал хөдлөлөө, унтлаа 9 сарын дараа хүчээр одоо тийм үү ээж болохоос өөр аргагүй болдог. Тэгээ ямар ч бэлтгэгдээгүй бүх талаараа сэтгэл оюун санаа. Ээж. Их бол биш. Ээж. Яг л эхлэлийг тавьж өгөхгүй ш. Тэгээд одоо ингээд одоо Улаанбаатар дүр ээж нар байна.
Монгол улс Монгол үндэстэн хоёр чинь шал өөр штэ гэж та нэгэн яриандаа дурдсан байсан. Хэрэг байх юм бэ? Монгол үндэстний тэгвэл одоо эхлэл нь ээжүүд юм бол энэ эхлэл чинь бас ингээ надаас эхлэхээр би тэр соёлыг, эхлэлийг бүгдийг ингээд шимчлэж мэдсэн байх гэдэг. Тэгэхээр одоо яах вэ? Үндэстэн гэдэг чинь биш шүү дээ. Бас том ойлголт. Бид нар бол үндэстэн болоогүй. Та тэгээд байгаа. Яагаад? Үндэстэн гэдэг чинь тодорхой нэг тунхаг бичиг, тодорхой нэг нэгдсэн нэгэн хүсэл эрмэлзэл дээр тогтдог. Тэр ардуудын. Тэр нэгдэл шударгаас тэгш эрх чөлөөн дээр тогтдог. Нэгэн хэл яриа, үг, нэгэн нутаг, нэгэн хүсэл эрмэлзэл янз бүрээр үндэстэн болж болдог. Франц бол Франц хэл, Франц газар нутаг биш. Франц бол хүсэл. Бүгдээрээ хамтдаа эв нэгдэлтэй сайн сайхан амьдрэх гэсэн хүсэлээр тогтдог. Хятад бол тэр олон ард түмэн нийлээд нэгэн зорилготой амьдрья. Нэгэн дүрмтэй, нэгэн зөв буруутай амьдрья. Тэхүү тэгья гэж хятад үндэстэн. Оросууд, Японууд. За Япон бол манай энэ арал дээр бид нар анханасаа байсан. Одоо тэгэл бид нар Японоор ярьдаг өөр улс байхгүй, өөр ард түмэн байхгүй. Тэгээд Япон хэл бол бидний хэл. За ингээд бид нар үндэстэн. Орос бол бас том Россия гэсэн хүсэл дээр явж байгаа. 50-60 янз бүрийн ардууд. Монгол бол ийм үндэстэн болоогүй. Яг бол бидний үндсэн хуулинд үндэстэн болох бүх чухал ойлголтуудыг тусгаагүй. Нэгийг ч тусгаж өгөөгүй гэж та тэгээд байгаа тий. Тусгаж өгөөгүй. Бид нар бол зөвхөн баруун зүүн аймаг болоод хэрэлддэг, зодтолдог, үзий яддаг. Тэгвэл хоёулаа цаг хугацааг урагшлуулад одоо наадмаар сүүлийн 8 бүх үлдэхэд чи стадион дотор суугаарай. За ямар их эв нэгдэлтэй ардууд вэ гэдгийг чи тэнд харна. Сүүлийн 4 бүх үлдэхэд чи хараарай. Ямар эв нэгдэлтэй ард түмэн бэ гэдгийг чи тэнд харна. За морь уралдан 100. Эний морь төрүүлдэг чи мэдхүү. Дандаа намын хүмүүсийн морь төрүүлдэг. Тэгэхээр энэ нам ачсан намынхны л морь төрүүлдэг. Нам л Инхээр ийм нэг ямар үндэстэн, ямар эв нэгдэл. Бид нар зүгээр бүх байлдахтай ч гэсэн нэг хүнийг муухан онгаад гэж шүү дээ. Морь уралднаа морио балбсаар гоод хардаг шүү дээ. Өө хүүхд нэг гисээрээ бүр гар нь ядардаг шүү дээ. Тэгээ төрүүлээд ирэхээр нь аав нь удаасан нэг сүртэй морьтой дахиж чичээд солиороод. Машины уралдаан болоод байгаа юм биш үү те? Тий, ерөнхийдөө тэгээд ийм нэг хачин насан туршаагүй ирчүүд аав нар хүүгээ золиослж байгаа байхгүй. Хичээлээгээ сууж явсан. Одоо би ингээл хөдөө одоо би машинтаа гарлаа. Битүү морь унсан хүүхдүүд. Араас нь аав нэг машинтаа дагцсан. Наадамд бэлдэж байгаа. Юун гэртээ ном уншаад орон дээр хөвтөх. Би хэлээд байгаа шүү. Малчтай хэлээд байгаа шүү. Наад хүүхдүүдээ зүгээр ингээд орон дээр өдөржингөө ном уншуулад хөвтүүлээч. Та нарын ямар боол, та нарын ямар ажилчид юм уу? Наад хүүхдээ өдөржингөө хичээл номоо хийгээд өдөржингөө залхуураад дуртай номоо уншаад орон дээр хөвтүүлээч та нар. Бос юм хий гэж бид солиороод байгаа. Нэг тийм хөөрхөн орон байхад хүүхэд ингээд дурлан шүү те. Нэрээ гоё юм байна гэд нэг өгөөжлөл өөрийнх нь хүүхдийн өөрийн ертөнц хэрэгтэй шүү. Яг хүүхдийн том яриад идэв. Хичээлийг ширээн тэгээд хаана байгаа. Гэрэл нь хаана байгаа те. Сандал нь хаана байгаа. Одоо энэ би хэлээд байгаа энэ 100 энэ гадаадын зуулчид битгий ирээсэ гэж би хэлээд байгаа шүү. Одоо Улаанбаатарыг өмөл нь шүү. Монгол орныг өмөл нь шүү. Дуржуулчдын он болгоцсон биз дээ жилэн. Тэгэхээр чи ямар ч бид нар битгий ирээс би одоо бүр гадаадынхын бүр хэлмээр байна те. Энэ удаадаа битгий ир. Хойд ирээрээ. Хоёлаа тэр нөгөө үндэстэн гэж ярьсных мадрах цаг хугацаа таны одоо дургу өмнөх цаг хугацаар очиод
Хүннэг үед Чингис хааны үе буюу 13 дугаар зууны үед оюун санааны өндөр нэгдэлтэй байгаад төрт улсыг бий болгосон нь өөрөө тэр оюун санааны нэгдэл тэнд байсан юм биш үү? Нэг тэнд байсан 600 яриад байгаа мянган наад хүн үү мөн үү 600 мянган хүн чинь 600 мянгуулаа өндөр оюун санаатай байсан юм биш үү болрооха? тийм худлаа юм ярих болох хэрэгтэй. Наад Төв Азийн л түүх. Биднэртээ ямар ч хамаагүй би юм дээ шүү дээ. Монгол улстай наад улс ямар ч хамаагүй. Наад чи Монгол гэдэг нэртэй янз бүрийн хочтой ардуудын л үлгэр. Тэр үедээ тэгсэн юм байгаагүй бидэрт ямар хамаатай юм. Энэ Монгол улсаас гараагүй шүү. Энэ Монгол улс ямар ч баримт байхгүй шүү дээ. Төв Аз руу очихоор баримт байж шүү дээ. Афганистан руу очихоор баримт байж шүү дээ. Афганистаны тэрүүгээр энэ байсан гэдэг шүү дээ. Тий. Тэр түүх яриад байгаа тэр Монголыг тэнд нь л ярина. Энэ Монгол улс ямар ч хамаагүй. Нөгөө одоогийн Монгол улс дээр чинь өмнөх тийм зүйлсүүд нь байж ш тэрэн дээрээ гიშгэж цаашаа явна гэдэг философи номон дээр бичсэн байсан. Өмнөхөөс хэдүүлээ юу ч авахгүй юм уу тэгээд? Зөвлөлт холбоот улс хятад хоёрын бүтээл. Энэ хоёр бидний байшин барилгыг барьж өгөөд хэл одоо юу байдгийг цахилгаан засмал зам одоо юу байдгийг байшин барилга хүүхдийн цэцэрлэг 10 жилийн сургууль эмнэлэг бүгдийг барьж өгч бидэрт соёлт амьдрал бэлгэлсэн. Орчин үеийн Монгол улс болгосон. Бурятаас дутхгүй, өвөр Монголоос дутхгүй. Бид нар чинь урдаа өвөр Монголтой, хойноо бурятуудтай хилэлдэг юм улс. Тий, сонин өвөр мөцч юм шиг хачин. Тэгээс өөр арга байхгүй. Энэ олон хоорондоо худлаа үлгэр ярьсан нэг адуу морийг хулгайлсан, малын хулгайчин ийм орнууд яаж игээд хуультай, цагдаатай, сургуультай, эмнэлэгтэй болголоо шүү дээ. Ямар их ажил вэ? Тэгэхээр сая 5 сарын бороод Ялалтын баяр болоход Улаанбаатар хотод бүгд ингээд дуугаа сууж шүү дээ. Уул нь бол дуугаа баярлсан талархсан юм байхгүй. Яг үнэн дуугаа сууж болохгүй юм шүү те. Хэлэх ёстой юм а бас хэлж явах. Таны хэлдэг бас нэг тавтаа үнэ. Би 6 жилийн өмнө 7 жилийн өмнө яг Москвагийн талбай дээр болж байгаа жагсаалыг яг хажуу талдаа дэлгэцсэн дээр гаргаад тэгээ тайлбарлаад суусан байхгүй. Та нар энийг хаар тий. Тэр гэдэг чинь ийм хэлдэг. Эх орон гэдэг чинь ийм юм хэлдэг. Ямар мундаг эх орон гэсэн хүмүүжлтэй байна уу? Орос. Яг урагшаа хятад эх орон гэсэн хүмүүжлтэй. Яг гол үндсийг харин тэгж харагдаад байгаа. Шведтэй байгаа залуучууд, энэ Монголд байгаа залуучууд, энэ Монголд байгаа иргэд, чиний энэ хамаатангууд, ээж аав, эмээ ах トゥ нар чинь энэгээр байдаг л баг. Нэгэн ч эх орон гэсэн ойлголт байхгүй. Их суларсан. Би бол давтаажаагүй эх орон ярьж байгаа шүү дээ. Тий. Таны ард уусаа тэр байгаа. Арьс өмнөний үзэл биш. Энэ нэг гадуурсан биш. Биш. Таны агуулга бол яг тэр чигтэр нь эх орон харагдаад байдаг. Тийм болохоор эх орондоо их хайртай хүү юм аа гэж хардаг. Тий. Энэ эх оронд хайртай байх хэрэгтэй шүү дээ. Ер нь хүмүүс ч гэсэн хайртай байх хэрэгтэй шүү дээ. Харин тий. Жишээ нь ажил урагшаа явуулж. Хайртай учраас та маш олон ном хэвлүүлсэн. Саяны 3 цэнхэр ном өмнөх бүтээлүүдээс нь сүүлийнх нь бүтээл болж байна молрооха. Гэхдээ яг энэ бол нэлээгүй яг одоо ингээд нэг номнуудаа би дахин хэвлүүлж байгаа. Энэ тий яг сүүлийнх бол энэ л дээ. Айда наад 3 ч. Монголын асуудал гэдэг. Асуудал 1, асуудал 2, асуудал 3 гэсэн. Өнөөдөр маргааш өчигдөр 3. Тийм. Энэ дээр чинь би одоо гаргаж ирж байгаа. Чиний одоо саяны яриад байгаа тэр нөгөө хүн нүүн байна уу? Сүн нүүн байна уу? Тийм үү? Чин болвол хүн нүү сүн нүүхээр хятад үг сонсогдоод манж үг сонсогдоод байгаа биз? Үүсэг чинь тэдний үсэг шүү. Үүсэг. Үүсэг чинь Турк, Төв Азийн үг шүү. Өрөм, өтүүгнийг этүүгэн гэдэг. Өрөм, өтүүгэн. Өвөг. Бүгдээр үсгэнүүд. Төв Азийн үг. Үүсгэн бас. Төв Азид ингээд олон жижиг үндэстнүүд байгаа. Тэднэр нь хоорондоо ардууд. Бүхэл зүйлс нь ингээ хоорондоо хөгжиж ирж байгаагийн нэгийг жишээг нь хоёлаа хэлийг нь жишээ нь яриад байна тийм үү? Монгол өгч одоо баг 20% байж тээ төвөд уугур хэлн үгнүүд нь 40% байж тэгээ та энэ 10-20-од жил орчуулга хийгээд яваад ахаар яг тэр хэлний бүтцүүд болоод ном орчуулж ирсэн чинь Монгол хэл аягүй сайн байсан байхгүй юу? Да. Тий. Одоо энэ Германы Хайдегерийн философи ном, Францын Сартрийн ном, Америк, Германы нөгөө Фромын ном тэд ингээд орчуулж ирсэн Монгол хэл аягүй сайн байхгүй. Тэр бид зочихгүй юу? Чи яахаар энэ би сайн байдیں۔ Хонь хариулаад мал хулгайлал байж идэг юм хүмүүс чинь хэл тийм үстэй. Энд чинь бичгийн хэл байхгүй.
бичиг үсэг мэдэхгүй бид нар шүү дээ. Сүүлд нэг уугар бичиг орж ирлээ шүү дээ. Тэгээд тэрийг тэгтээ уугар бичгээ малчин болгон уншиж байгаагүй шүү дээ. Зүгээр ноёны хүүхэд ноённууд л мэдчихсэн. Нөгөө ардуудыг манжи ноёнтой холбодог Монгол ноёдууд байсан байхгүй. Тэдний хүүхдүүд бас уугарчин бичгтэй сайн байсан байхгүй. Тэгээ нөгөө ноёны хүүхдээс айгаад идэх чинь тэр шүү дээ. Одоо тэд чинь аюу сурцсан. Одоо ч гэсэн феодалын Монгол үргэлжилж байгаа шүү дээ. Их хурлын гишүүн байсан хүмүүсийн улс төрчдийн намын хүмүүсийн хүүхдүүд Америк руу улсын мөнгөөр явчихсан байж шүү дээ. Монголын баячуудын хүүхэд тэгээ ингээд яагаад юм мэддэг явсан байж шүү дээ. Ийм феодал маяг юм баггүй. За тэгээд яагаад Монгол хэл ингээд сайн байсныг би гайхаад харахгүй юу? Би чи ямар сайн хэлээд гайхаад яг тэгээд үгнүүдийн би хайж эхлэхгүй юу? Монгол үгнүүдийг. Одоохон нэг юм чамд үзүүлээд хий. За тэгээ. Хаагаад ирээд явж байхаар чи яг уг язгуурууд нь гарч ирээд байна те. За цэвэрлээд Монгол хэлний тайлбар төлгөөд байгаа. Цэвэрлийн тайлбар төлгөөд. Тэгээд энийг би ингээд хууцаар нь эргүүлээд уншихгүй юу? Эд. Урт талдаа 30 мянга гаруй орчим үг гэдэг байгаа байхгүй. Бүр тоогооч мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ чинь өвдөлттэй байгаа байхгүй юу? Тэдэн ширхэг гэж хэлж чадахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр асуудалтай байгааз. За ингээд би нүгнүүдийг ингээд харсан чинь юу 30 мянга 4 мянга хүрэхгүй л өгнүүд байсан. Тэгэнгүүтээ яг нэг аялгуугаараа л бид нар чинь олон үг болгочдөг байхгүй. Зүгээр аялгуутаад. Хувирал унт гэж хэлнэ. Унтаарай. Унтцсан уу? Энийг үг гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр орох гэдэг үг бай. Тийм үү? Орц улчин. Орцоогоорой. Юмсэг нэмээд элгээ нэмээд орлого болчихно. Эмжээ нэмээд оромж болчихно. Тий. Тэгээд эдэргээ бид нар чинь ингээд нэг бие даасан үг гэдээ энд бичсэн байгаа. Ийм хөөрхөн. Тэгээд энэ цэвэл гэдэг нөхрийнх нь байна шүү дээ. Энэ тайлбар тол хийсэн хүмүүсийнх нь нэрсэг чи ингээд хараарай. Нөгөө бэмби ирэлч мэдээж энд байна. За шагж гэж хүн байна, гомжов гэж хүн байна. Дамдын сүр нөгөө дамдын сүр. Нацаг дорж хүртэл явж байгаа байхгүй юу? Нөгөө даш доржийн нацаг дорж. Тий. Иймэрхүү нөхдүүд хөөрхий бүгд 8 дахь Монгол ард улсын ерөнхий сайдын 1933 оны 1 сарын 6-ны өдрийн 4-р тушаалаар хийсэн байгаа. 33 онд. 33 он. Тэгэхээр бүрээд хүн Монгол хэлний тайлбар дээр ажилласан байгаа биз? Ямбэ ерөн чинь бүрээд шүү дээ. За дээр нацаг дөрж болон энэ зарим хүмүүс нь цэвэл энтергээд янз бүрийн хүмүүс нь болоод ерөнхийдөө өвөр Монголын уугаржин бичиг бас мэддэг хүмүүс. Найда нэвтэрхээ. Тэгэхээр өвөр Монгол бүрээд хоёр нийлж ягаад бид нарт ийм хэлний тайлбар тол хийж гисэн байгаа байхгүй. Эсгэгээрээс гарч ирсэн бид нарт. Айда. Яг айхтар хилмигдүүлэлтийн 20 оныхоо хэцүү зүйлийг давчаад худлаа. Бас наад чинь худлаа үлгэр яваад байгаа шүү. Хилмигдүүлэлт. Тэгтээ ингээд оюун санааны өмнөө ингээд хүмүүст ингэж одоо нэг юу ярьж байгаа. Яг хилмигдүүлэлт гэж юу гэсэн үг вэ? Яг улсын ажил, төрийн ажлын эсрэг байвал тэгэл хилмигчл таарна шүү дээ. Гэхдээ тэгээд тэднийгээ чиглүүлж явдаг оюун санааных нь хүмүүсийг байхгүй болгочих яах юм. Төр улсын эсрэг чи орилоод хашгираад үзэлтэй. Жон барьж бол шонт хийж шүү дээ. Одоо ч бүр тийм үзэгдэл хилмигцэн гэж хэлж болохгүй шүү дээ. Үгүй бүр ингэж тэгээд хуулиар шийдэгчээ тэрийг хилмигцэн гэж хэлж болохгүй шүү дээ. За тэгвэл хилмигцэн гэдэг үг оноогүй байж. Тэгвэл танихаар тэр оюун санааны буюу урдаа чирж явж исэн хүмүүсийг судалгаатайгаар устгасныг тэгвэл та юу гэж хэлэх юм? За наад чи маш их усалтай. За болий. Наадаа одоо хай. За тэгвэл харин тийм ээ. Ингээ ярихаар чи нөгөө нам нарын бослого болсон нөгөө социализм 10 жилийн сургууль байгуулсан чинь хурж ирээ сургууль шатаасан сургуулийн багшийг тийм үү дүүдэлж алсан гэж тэгдэг. Тэгэхээр одоо түүх амар нам нар байлаа шүү дээ. Тэгэхээр нам нар чинь зөвхөн Монгол нам нар байгаагүй. Нам нар чинь хоорондоо дайсагнадаг. Хөгшин залуу нам нар нэгээ дайсагнадаг. Энэ сүм хэдүү чи хоорондоо дайснууд байхгүй юу? Буддын шашинтай ямар ч хамаагүй. Тийм ээ. Тэрнтэй бол хамаагүй. Тийм. Хичнээн авгаатай, хичнээн хүүхэдтэй. Би нэг хэдэн жилийн өмнө эхнэр лагсын төв дээр очиж ярилцлаганд орсон байхгүй юу? Хоёр лам энд суудсан. Энэ талд нэг лам. Энэ талд ангаахын багш нэг лам. Ангаахын их сургууль чинь
битүү ламнараар дүрцсэн шүү дээ. Тэд нар багш. Тэгээ Монгол ангаа ухаан гэдэг нэг хутлаа юм ярьдаг. Шүд өвдөхэд шүдний эмчтэй л очсон дээр шүү дээ. За тэгэлгүй яах вэ? Шээсийг ухаад яах юм. Наадах чинь бол тодорхой мадрааха. Та нэрээ тэгээ ярьж ирсэн чинь хажуу талын нэг бол лам харин тэгдэг. Би нэгтлэхний төв эмнэлэгт айгуу дуртай. Миний 3 хүүхэд гуруулаа энд төрсөн ч гэх шиг. Харахаа. Ийм намтай байхгүй бид нар чинь. Харин наадах чинь ингээ яриул таны хэлдгэр өстө дотроо их задраад их нарийн зүйлс их зөндөө байдаг юм шиг байлээ. Та нэрээ ингээд 20-од жил маш олон номнууд гаргаад за тэрийг одоо эхийн үеэ бодоход бол хүмүүс одоо бүр шимтэж уншаад арийнхын санааг ихсээ ойлгоод хоорондоо ингээд философтод гэхүү сэц булаалдаад мэрэгэн одоо аль болохоор онож хэлэх гээд ингээд маш их шинэ урсгал бий болгосон. Энийг Монголд ч одоо бас нэг том байгууллага байгаа шүү дээ, Шинжлэх ухааны академи гэж. Шинжлэх ухааны академиас танд та хамтарч ажилдгүү тэр хүмүүстэй холбоо сүлбэтэй байдаг вэ? Би бол яг вэ. Ер нь бол тийм шүү дээ. Тий. Монгол оронд байж тээ шинжлэх ухаан байх ямарч боломжгүй. Та тэгээд ахаа яагаад яхаа шинжлэх ухаан байж ижил бол улс их орн чинь хөгжинэ үстэй. Харин тийм байхгүй юу? Тий. Айгүй хэрэгтэй байхгүй юу? Харин тийм маш хэрэгтэй зүйл. Шинжлэх ухааны академи биш. Шинжлэх ухаантай ямарч хамаагүй байхгүй юу? Зүгээр гадаадад яваад энэ тэнд социализмын үеийнхэн гадаадад яваад энэ тэнд лабораторид ажиллаад тэгээд тэн дээр нэг цол хамгаалдаг ч юм уу яадаг чи тэгээд нэг энд л хүрээд ирсэн. Тэгээд тэр гадаадаа бодоод тэнд нэг сэтгүүл нэг жоох юм хэвлүүлээд тэгэл Улаанбаатарт ингээл байж байгаа байхгүй. Ихэнх нь мухарсгтэй. Шинжлэх ухааны академийнх нь ерөнхийлөгч хүртэл ламтай хамт суудсан мухарсгч байдаг байхгүй юу? Ер нь яг цагаа болохоор Монгол хүн байж тээ. Хайрны бид нар сармагчтай хамаатан гэдэгт Монгол хүн ерөөсөө үнэмшдэг байхгүй. Тэрэнд аягүй дурггүй. Тэнгэрийн Монгол, Бурхны бүтээл, Тэнгэрээс заяасан. Тийм л юм байна. Хойд нас байдаг гэхэд бол Монгол хүн тийм л гин. Шинжлэх ухаанд хойд нас байхгүй шүү дээ. Шинжлэх ухаанаар ч арай өөр болоод явчихна. Тэгэхээр шинжлэх ухаан бүдэг ямар ч боломжгүй Монгол орнд. Бүгдээ хойд нас байдаг. Тийм үү, шинжлэх ухааны академи ажилчид чинь хойд нас байдаг гэсэн л оршуулган дээр зогсож байгаа шүү дээ. Нэгэн ч хэлж чадахгүй шүү дээ. Гэхдээ наад хойд нас мас гэдгийг одоо болооч та нар. Хин тэгж хэлж байна. Тэгэхээр харин нөгөө шинжлэх ухааны академи гэдэг тэр том байгууллага яг нөгөө таны хэлдгээр мэрэгэн онсон үйл ажиллагаагаа хийх юм бол ард түмэн ингээд одоо бас яваад ингээд гэгэрх гэдэг. Тоин гэгэрүүлэх ажил хийхгүй шүү дээ. Гэгээ татмаар байна шүү дээ. Мэдлэгийг ард түмэндээ хүртээхгүй шүү дээ. Зүгээр өөрснөө энд очиод доктор болчихсон тэгэл болоо. Тэгээд нэг академид янз бүрийн төсөл мөсөл бичээд хэдэн төр болчдөг. Тэгэхээр одоо хойч үе яах вэ? Ард түмэнд мэдлэг түгээхгүй шүү дээ. Харин тий. Тэгэхээр ард түмэн яах вэ? Хойч үе маань яах вэ? Тэгэл ард түмэн одоо бөөрүү юм уу ламруу явна шүү дээ. Аяа. Тэгэхээр нэг жоохон гажууд л хүн төрөлхтний түүхийг, байгалийн түүхийг шинжлэх ухааны музей байсан байхгүй юу? Яг. Тэгээ тэрийг нураагаад тавьчихлаа. Нөхрийн музей хийчихсэн байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь мод хоосон царч шүү дээ. Дэлхийн түүх чинь агуу. Дэлхийн түүх бол ганц хүний музей нэг тоосон цар шүү дээ. Ганц хүн бол нэг тоосон цар шүү дээ. Дэлхийн түүхийн хажууд сая жилийн хажууд нэг мө 50 60 наслсан хүн юу ч шүү дээ. Тэгвэл таны ард үлгцсэн байгаа хөргүүдтэй адилхан мэрэгэн оюун санаа үлдээгээд түүнийг ингээд бүх салбаруудад ингээд жижиглээд ингээд хэрэглээд явж байгаа юм биш үү? Ард түмэндээ эдгээр чинь өгсөн. Бүгд хэрэглэсэн хаана байгаа? Хаана? Битүү мухарсаг. Мухар сүсэг. Нэгээ тэгээ доктор болгоно, шагнан тэгээ битүү гавьяат. Одоо наадмаар хичнээн ч хүн шагнуулах юм бөөмөд. За 10 жилийн хүүхдүүд өнөөдөр талбай дээр гараад өчигдөр би талбайгаар ярьсан чинь 10 жилийн хүүхдүүд ингээд хойд солонгосын генералуудаас дутахгүй одон медаль ингээд ингэрээр зүтсэн байгаа хөөхгүй. Зүгээр 10 жилийн хүүхдүүд. 10 дугаар ангийн хүүхдүүд. За наад шивэд чинь тийм үү зээлжирээ 4 медаль зуусан хүүхдүүд байна уу? За тийм байна. За одоо тэгвэл хоёулаа цаг багцаа орогчлоо. Таны хөөрхөн бага нас руу орно. Та чи бага наснда нөгөө яг дургүй. За байж л та таны нэг олон зүйлд ярьдаггүй нэг их гоё сэдв байгаа. Тэр нөгөө 5 онцын эзэн гэдэг шиг 5 эрдмийг та эзэмшээд тэрүүгээрээ одоо ингээд алтан гац чинь болоод зүг чиг чинь болоод явж байгаа гэж та нэх ад жаргалтай ярьжсэн. Энэ тухайга хүмүүс дахин толдуулно. 2 дугаар анги. Харин тий 2 дугаар ангитай хөөрхөө. 2 дугаар ангийн хүүхд гэдэг чи одоо хэдтэй энэ тухайн үед
8-д ордог. Одоо 8-9-2-ын хооронд л байсан баг. Тий, 8-9. За тэрийгээ дурсвал тэрийгээ дурсахаар ингээ нүд нь ингээ цацраад байдаг юм байлээ. Хоёул жоохон эцээс бидний нүдэн чинь тийм үү хүүхэд наслын явдаг байхгүй юу? Харин тий. Тэгэхээр би таны дээр цацраж байгаа чинь байж штэ. Ард түмэнд харуулмаар байна. Хүүхэд насл байхгүй юу? Яг. Бид нар бол хүүхэд насл байхгүй юу? Тэр 5 эрдвээ та сайхан нэрлээч. Тэр чинь хүн сонсоод нэрээ би 5 эзэн болый малраа ах шиг гэж бодсон шүү. Тэр үед пианорын үнэн гэж сонин гарч ирсэн юм. Тэр сонин дээр би гарч ирсэн. Тий. 5 эрдмийн далаагаар аялж яваад сурагч болор эрдэнэ гэд гарч ирсэн сонин дээр гарч ирсэн. Сурвалжлагч ирж надаас ярилцлага авч ирсэн. Тэгээ одоо 2 дугаар ангиасаа эхлээд подкаст хийсэн биш. Тийм биш үү та. Тэр 5 их чухал. Тэгээ 5 эрдэмч бол биш шүү дээ. Хамгийн 1 дугаарт нь тийм үү? Ариун цэвэр гэж байгаа шүү дээ. Ариун цэвэр. Цэвэрч байгаа. Ариун цэвэрч. 2 дугаарт нь цаг барих. Энэ маш 3 дугаарт нь мэдлэг хүндлэх. Мөнхийн ёс те. Сайн байна уу? Байрсан дээр манайх ч одоо байрны орцоор дээш доош явах чи одоо сайн байна уу гэхгүй байгаа шүү дээ. Сайн байна уу үл юм баргаж очих гээд байгаа шүү дээ. За тэгээд хүүхэд мөхд явж байхад нь сайн байна уу, охин явж байхад нь сайн байна уу гэчихвэл явал одоо перверс болчих шүү дээ. Энэ ах одоо энэ охинтой мэдлж өрөөд энэ жоох осолтой ах байна гэж шүү дээ. За дөрөвт нь үнэн шударга. Энэ бол жихэн хүн болгох хамгийн чухал зүйл. Үнэн шударга байх хэрэгтэй. Шударга байх хэрэгтэй. Тэгээд хичээл зүтгэл. Сурлага. Хичээл зүтгэл. Хичээж яхад бол тэгэл бүх зүйл болно тийм ээ? Хичээл зүтгэл. Энэ 5-д би одоо төрүүлээд одоо ч гэсэн тэгэл төрөөсөр л явна шүү дээ тий. Хичээгээл зүтгэлээ. 2 дугаар ангиасаа хойш би одоо өөрчлөгдөг байж шүү дээ. Тийм байна. 2 дугаар ангиасаа хойш та энэ 5 чиг баримжаагаараа явсаар яжгаад одоо арт түмнийхөө ингээд хүн болгонд үгээ хөргөж хивсэн гэж таны над сэтгэл надад их сайхан санагдсан. Хизээч юунаас ч хойш мэдлэг бол нөгөө тал бид нар ч ингээд эрдэн мэдлэг хоёрыг холиод идэг. Яг үнэ холиод идэг. Эрдэн байхгүй юу? Одоо шударгаас үнэн чи мэдлэг цаг барих тийм үү? Хүний хүндэтгэх тийм ээ? Тий. Тэгээд өөрөө маш их хичээх. Гэтэл нөгөө тал чинь зүгээр одоо физик, математик, хим. Нөгөө мэдлэгүүд байж байгаа. Улс төр мэдлэгүүд байна шүү дээ. Биологи байгаль. Тий. Тэгээд зээжлээд шалгалтаа өгөөд диплом авчдаг. Тэгээд тэр дипломороо үнэлэгдээ явчихдаг. Тэгэхдээ тэр одоо физикч байдаг юм уу? Хуульч байдаг юм уу? Сэтгүүлч байдаг юм уу? Одоо юу байдаг юм? Тий. Хараа. Ер нь сэтгүүлч гэдэг чинь Монголд хараалын үг болчиход байгаа шүү дээ. Тех мэдлэгийн энэ мэдлэгүүдтэй хүн биш үү? Ямар ч эрдэмгүй байж болно. Аюултай. Мэргэжилтэй л чагтайхан. Гэсэн мэтлээ шударга биш, үнэнч биш, мэдлж хүндэлдэггүй, хүний хүндэлдэггүй, бүдүүлэг. Одоо тийм хүмүүс байж шүү дээ. Гавьяат гэсэн мэтлээ амар бүдүүлэг. Төрийн шагналтай гэсэн мэтлээ хүмүүстээ мэдлдэггүй. Хүний хүндэлдэггүй. Дүүрэн биш шүү дээ. Цаг барьдаггүй. Үлгэр жишээ биш. Энд нийгэм чинь энэ хөгшин настай хүмүүс чинь үлгэр жишээ болох гэсэн. Яг үнэ. Яг. Социализмын үеийн улс төрийн төвчөөний сайд байсан гэдэг даах наятай хүүхчүүд байна. Шатар тогдоод сууж идэг. Өөрийнхөө хүүхдүүдийг бүгдийг Америк, Англи руу сургуульд оруулаад тэнд ингээд амьдруулаад тэнтэй байлгаж идэг. Агаа хүүхдүүдээ барууны оронд авчихсан. Тэгээ өөрөө нь Улаанбаатар сайхан суугаад шатар тоглоод сууж идэг. Нийгэмд ямар ч үлгэр жишээ байхгүй. Нэг одоо нэг гачин нэг өвгөн байна. Улс төрийн төвчөөний гишүүн байсан. Сая энэ сонгуулийн үеэр тийм үү? Бүгдээрээ баян болно гэсэн солиотой яриад явж илээ. Тэгвэр цоцсон шүү дээ. Данзангийн онолод бүгдээрээ баян болох чи юу ярьж байна? Баян болж яах гэж байгаа юм? Хүний зорилго баян болох юм уу? Эрдмээр баян болохыг яриад байгаа юм байлгүй. Эрдэм мэдлэг ухаанаар мөнгө ирж илээ. Тэгэхээр чин жоохон гажуудчихна тий. Би чин бас жоохон шивэд мөд байгаад бас жоохон яатсан байх шүү. Оолцсон байх шүү. Гүй мадрахаа. Нөгөө
Эрдэм мэдлэг ухаан гэдэг зүйлээр хүн Тэгээ энэ өөрийгөө үүдүүчид эдгээр чинь зэгсгэлчих юм. ингээд болоод явж байгаа. Тий, Тэгэхээр 10 жил зэгсгэлчих юм болвол технологиос 10 жил эхлээд тийм үү? Эрдэм заасан хэрэгтэй байгааз. да хамгийн Ёс чухал юм. суртахуун заасан хэрэгтэй байгааз. Тэгээд хоёрдугаар ангиасаа тоо заадаг юм уу, юу заадаг юм тэргээ заана үз. Тэгэхээр таны буюу тухайн үеийн одоо сургалтын систем бас их сайн байсан нь ингээд таны ярианаас харагдчих шүү дээ. Бүгд социалистийн сургалтын систем чинь дэлхийн сургалтын систем байсан. Яг үнэ. Европын сургалтын систем Оросоор дамжаад орж ирсэн. Тэгсэн. Тий. Тэр чинь социализмын юм гээд муухай юм гээд идэр чи одоо ингээд үгүй бас сайн сайхан юм зөндөө байсан шүү. Тэрийг харамгүй нураасан да тий. Яа бүр сэтгэл шимширмээр. Олон баячууд төрсөн. Ховчлол нэрийн доор яг үнэ. Устгал явагдсан. Наадхны чин доор устгал явагдаад одоо боловсролын систем юу ч биш болчлаа болрааха. Ялгамж гараад ирлээ. Хувийн сургууль, улсын сургууль. Яг үнэ. Боловсролын яам бол боловсролгүй. Ингээ ярихаар нэрээ олон сэдвэрүү өсчээд санаа зовоод хараад ингээд чимээгүй байгаад байх хэцүү, байхгүй байх хэцүү, үнэхээр хэцүү. Тэгээд одоо уйл. Ойлоод ч одоо ямар нэмэр байх штэ. Тэгээ таны оюун санааны гэж хэлэгдэж байгаа мэрэгэн цэцэн хүмүүсийнхаа сэтсэн хүмүүсийнхаа өвгийг л дамжуулах үүрэгтэй хичээгээд ингээд тантай сайхан одоо хоёулаа мэтгэлцэн ихөө ямар ч гэсэн санаа бодлоо солилцоод ингээд сууж байгаа. Хөөрөлдөж чадсангүй. Хөөрөлдөх ч яах вэ? Хөөрөлдөх, хидэлцэх, ярилцах энэ төр гэдэг чинь өөрөөсөө ингээд нэг зүйлдээ бинтэйгээ нөхөлцөөд явж идэх юм болоо. Тий. Одоо цагийн гайхамшигыг Молор Эрдэнэ Сэцэн ахаа хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ? Цаг болгонд гайхамшиг байсан баг. Яг одоо цаг. Яг степ би тэр ТВ-с ярилцах дээр байж байгаа нэгэд одоо Монголын бахархал юу вэ? Та одоо юунд бахархаж явдаг вэ? Бахархал байгаа биз дээ тэр гэж байгаа байхгүй юу? Тий. Өөрхий бүр ингээл тий надаас гуйж штэ бахархалтай болох гээд. Тэг би бахархал нэг олигтой хэлээгүй л дээ. Тэр чинь нөгөө эрэгтэй нэг залуу байсан л та. Чамд бол яг хэлээ. Баярлалаа. Ер нь бол яг Монгол оронд нэг бахарх юм. Газар нутаг бол яг энэ чинь нэг дэлхийн л нэг хэсэг шүү дээ. Газар шороо бол. Тэгээд ухаад үтсэн чинь нэг жоох юм гараад ирлээ аваад зараал мөнгөтэй болчих шүү дээ. Тий. Тэгээ нэг жуулчдыг авчираад нэг уул харуулад усааруулад тэгээд гидсэн өвдөд тэр чинь буцаж шүү дээ. Нэгэнд байгалийн бүтээж гисэн бүтээлээр нэг бахархах ямар ч утгагүй. Байгаль ээж өөрөө бүтээсэн. Хувцас гунаар иддэг хоолунд тийм үү? Ууц одоо юу гэдгийг тэргээр боодог хорхогоороо бахархаад ямар ч утгагүй. Нэг хүний өвөө, нэг хүний эмээгээр бахархаад ямар ч утгагүй. Би надад нэг л бахархах юм ганцхан юм байдаг. Монгол орнд ингэж явж байхад. Энэ их бужигнсан хүүхдүүд. Яа бурхаа, эвидээ. Өөрий байхгүй. Хүүхэд дээр бүр үнэхээр гайхамшиг. Энэ их бужигнсан хүүхдүүдийг хараад одоо нэг бахархах сэтгэл төрдөг өөр юм. Тэгээд энэ хараад уур хүрдэг. Монгол орнд хийх ажил их байна тийм ээ Молрааха бүр бүх цаг. Ороо дэлхийн уужим хийх ажил их байна. Их байна. Тийм байна. Одоо сүүлчийн амьсгалаа хураатал тэгэл ажиллана шүү дээ. Харин тий. Таны үг бүрээс ярилцдаг бүрээс яг наадах чинь мэдрэгдээд эх орноо бүр дэндүү хайрладаг. Хүн бүхэн л эх орноо өөрийнхөө хэмжээнд хайрладаг л да. Их баг гэдэг хэмжээ байдгүй бах. Хүн бүхэн л эх орноо гоё болоосоо, сайхан болоосоо, өр хүүхдээгээд таны төрөний хилдгээр ихийн хайраар аль болохоор дэлгэмэл хайрлах гал хичээдэг л дээ. Тэгээд талархлын хэсэг байдаг. Би гүн мөр хөрөлдөөнийхөө энэ нөгөө юу тантайгаа ярьж байгаад элдмээргүй. Тэгээд яг ийм мэрэгэн цэцэг хүнээс яг үгийг нь унгаж авах гээд ингээд хичээгээд байна. Тэгэхээр талархлын хэсгийг танд үлдээвэл та ер нь философч хүн мэрэгэн цэцэг хүн юунд талархдаг юм Молраахаа гэдээ асуувал. Юунд талархдаг юм бэ? Яг тэгэл одоо нөгөө муу хүний заяа их гэдэг штеп. Мууны заяа зовхт гэж нэг үг гэдэг. Тий. Тэрнтэй адилхан Монгол улсын заяа их юм да. Халахын заяа ихтэй гэдэг айхтар үг байдаг тийм ээ. Энэ заяанд л талхаж явдаг. Заяатай зөлгнүүд. Ямар сайхан юм бэ? Гялалаа. Таны ч одоо талархах юм байхгүй штэ гэж ороод ирэх юм байх гэж байна. Ингээд яг Монгол хүн нь мэддэгдээд ингээд бүр ингээд ширхэг бүрэн ингээд эвэрэгдэж байгаа дэх баяртай байна. Тэгээд хамгийн үнэтэй цагаас окей.
огт танихгүй мөртлөө ингээд Харин сайхан би чамайг одоо амьдралдаа харж байгаагүй юм байна. Одоо харчлаа. амьдралдаа би бол таныг зөндөө харсан. Монголын ард түмэн олон телевизээр олон зүйлээр таны яриаг сонсоод бүгдөө Үгүй намайг надад харсан хүмүүс сэлэмдэг. зөндөө байт юм лээ. Тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгээд үнтэй цаг зав зориулсан Монголын эрдэнэс сэтсэн мэрэгэн монголоороо хэлчих тийм ээ. Тэгээд ахтайгаа ярьсандаа маш их баярлалаа. Таныхаа тэгээ хийж яваа Монгол орныхоо төлөө оюун бодол чөмгөө ширгээж яваа энэ их үйлс нь гаргаж байгаа бүх ном нь олон хүнд хүрээд нэрээ эн чин ийм байж тэгээд олон хүн гэгэрээд цэгэрээд ингээд арай өөр хандлагатай болохыг хүсэн ирэж байна. Тэгээд маш их баярлалаа Бадрахаа. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. Баярлалаа. За баяртай.